За би дахиад хэл. Монгол улс төрч байна. Франц, Англи, Герман ямар ч ялгаагүй заяа. Зургтын урд юм ярина. Ер нь бол чихэн дотор нэг фильтр асаачих заяа. Ямар фильтр юм бэ гэх юм бол шаадаг гарын фильтр асаачих заяа. Яагаад вэ гэх юм бол эдгээр үргэлж зогсоо зайгүй. Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 11 сарын 1-нд Берлин хотод 12 цагаас 4:30-ийн хооронд анхан шатны хөрөнгө оолтын сургалт болох гэж байгаа. Бүртгүүлэх линк нэг бол дээр эсвэл доор 50 хүний судалтай байгаа учраас гэлцээрэй. За, тэгээ контентээр үргэлжлүүлье. Хөх толботой монголчууд оюу толгойн 66%-ийг авах хэвээр. Ингээ ярьдаг улс төрчин байгаа. Гэхдээ нэг юмыг ойлгож аваарай. Би энэ чаналаараа бас нэг зорилго бол байгаа. Та хэдийн улс төрийн мэдрэмжтэй болгох. Тэгээд би та хэдэд өдөржингөө юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол энэ бузартцсан худлаа ярьдаг жүжигчин улс төрчнөр. За Монголын юмыг би ингээ яриад ирэхээр над дээр эрүүгийн хэрэг мэрэг ингээ үсээл надад лай болдог заяа. Тийм учраас Монголын юмыг ерөөсөө ярихгүй байгаа. Би олон улсын юмыг ярина гэд улс төрчийг муулаад байгаа юм бол Монголтой яг адилхан ойлгочих заяа. За хоёрдугаарт оюу толгойн 66%-ийг бид нар угаасаа авах ямар ч боломжгүй хоёр шалтгаан. Окей? Тэр улс төрчөд байгаа, попперж байгаа тэр хулгайч угаасаа мэдж байгаа заяа. Тиймэрхүү ярьдаг хүн гараад ирэх юм бол. За, эхний шалтгаан. Тэгээ энд эсэргүүцэж байгаа хүмүүс зөндөө байгаах чөлөөтэй комент үлдээгээд миний channel-ийн engagement-ийг өсгөөрэй, баярлалаа. За, нэгдүгээрт бид нар тэр оюу толгойн 66%-ийг булгаад авчих юм бол заяа. Олон улсын шүүхэн дээрээ бид нар угаасаа ялагдана. Тэгээ нөхөн төлбөр өгч таарна. Тэгээ бид нар тэр мөнгө нь угаасаа байхгүй. Тэгээ хувийн буцаагаад өгөх болно. Эсвэл хохирлын өөр аргаараа барагдуулах ёстой. За. Тийм юм болох юм бол гадны хөрөнгө оруулагч манай гуйлагчин улс руу хөрөнгө оолт угаасаа хийхэ болчихно. Тэгээ бид нар японочдыг залилсан морьсон, хятадуудыг залилж морьсон гих мэдчлэн за хэнийг залилж морьж чадахгүй байгаа юм бэ гэх юм бол ийм томоохон дэлхийн хэмжээний компаниг бид нар морьж чадахгүй. Яг гэх юм бол эдний цаана нөгөө Европын сэргээн бусалтын банк байгаа, Азийн хөгжлийн банк байгаа гих мэдчлэн. Улсын хөрөнгө оолтуудаа учраас тэр оюу толгойн хэдэн хувийг угаасаа булааж авч чадахгүй. Хоёр дахь шалтгаан. Ямар нэгэн байдлаараа бид нар тэр оюу толгойн 60% булаагаад авах шатандаа яваад анхан шатандаа ингээд солиороо явчих юм бол Rio Tinto-гийнхэн юу хийх юм бэ гэх юм бол оюу толгойг хятадуудад хэмдүүнээр зарчна. Тэгээд тэнхтэй солиор явсан хүмүүс чицэх царайлна. Ягаад гэх юм бол хожаа нарын оюу толгойг авчлаа штэ гээл солиороо явчихна. За хоёрдугаарт бид нар олон улсын хөрөнгө оолтын тайзан дээр угаасаа тэмбүүтэй болчих гэсэн үг. Угаасаа Монгол хэдэн тэрбум долларын хөрөнгө оолт хийгээд 1200 метрийн гүн нүх ухаа дэд бүтцийн бий болгоод тэр улс төрчмөстэй ингээд тултлан зовоод тэр орон нутгийн индианчуудыг ажлын байртаа хангаж өгөөд тэдээ их 80 төгрөгийн татвар төлөөд тэгэл ингээд байгаа юм бол за окей. Угаасаа Монгол худлаа юм байна. Тэгээ Монгол руу хөрөнгө оолт орохоо болчихно. За тийм учраас энэ улс төрчнөртэй бити итгэхээрээ за яа та хэдийн зүгээр нэг сонгуулийн югийг хулгай хийх гээл худлаа яриад тэгээд тэр мессэндээ очоод тэгэл ингээл сайхан авилга нүүрс жидүү гих мэдшин югаараа амьдрах гэж байгаа. За энэ 2015 он болсон супер том фейлний тухай ярмаар байна. За яа урт нэртэй хууль. За яа нийтлэл хизээ гарсан бэ гэх юм бол 2015 онд гарсан 2016 онд энэ хуулийг ерөөхдөө цуцлсан. Энэ хуулийг хизээ санаачлаад гаргасан бэ гэх юм бол 2009 он. Тэнийг урт нэртэй хууль. Тэгээд дотор юу болж байгаа юм бэ гэх юм бол ерөөхдөө гол моолтой ойрхон уулуурхаа олборлолт угаасаа байхгүй болж байгаа. За энэгээрээ дамжуулаад юу болсон бэ гэх юм бол монголчууд бид нар бараг 500 сая гарна хөрөнгө оолтын боломжийг алдсан. Маш олон компаниуд зүгээр Монголыг зүгээр хаяа явцсан заяа. Тэ. За нэмээд 2006 онд алтны үн ханш өсөжсэн болохоор. Тэгээ манай улс төрчин Монголыг дампууруулаад явж исэн. Өнөөдөртөө ерөөхдөө яг адилхан. Тэгээ юу санаачсан бэ гэх юм бол энэ алтны компаниуд амар их ашиг хийж байгаа. Тийм учраас энэ алтны компаниуд тэгээ алтаа $500 нэг үнс алт заяа. $500 илүү зарчих юм бол тэр илүү гарсан ашигасаа 68% татвар төл. Заяа. Тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол за $500 дэш гарах юм бол орлогыг чинь баг дийлэх хувь зүгээр улс төр авчих юм байна. За энэсээ болж юу болсон бэ гэх юм бол алт олборлох хүмүүс болцсон. Окей. За
Дараа нь Ninja-нууд угаасаа татвар төлөхгүй. Тэгээд гайл майлаар ингээд тий албан ёсоор Монгол банк руу алтыг тушаахаа болцсон. Монголчууд хятадууд алт олборлдог хүмүүс юу болсон бэ гэх юм бол хулгаагаар хятад руу алтыг гаргадаг болсон. За тэгээ энэ хууль ерөөхдөө нэг урт наслаагүй. Шууд фейлдээд Монгол улс төрчин ухарсан. За тэгээ нэг цагт энэ энэ компани амар цөм ашиг хийж байна тийм учраас татвар өндөрсгөө. Бити хурд. Бити тэр алиалагч нарт итэг заяа. Нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөгдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа. Өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм? Яаж өнгийг өөрчилдөг юм? Яаж текст оруулдаг юм? Яаж сабтайтл оруулдаг юм? Яаж хэрэггүй юмыг хасдаг юм? Яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ? Тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй өртөг өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. За заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогын их усрээ контентээр дамжуулаад бараг өнгөө сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгараа миний онлайн боловсрал менторшипийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээр компьютер дээр маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59 мянгаараа контентын ертөнц тавтан байрлана. Амжилт хүсье. За нэмээ. Тэ урт нэртэй 68% нэг зүгээр Google дээр үз та энэ дунд Gen Z та энэ энийг бүр санахгүй байгаа disaster. За попперсон, тултан попперсон энэ хуйлууд гарсан. Бид нар тэр чигтээ фейлсэн. За хаан resource энэ дорнотод байгаа ураны орд. Окей. Arriva Монгол руу тэгээд сүултээ ингээд өгсөн. Одоо тэр Францын компаниг бид нэр муулаад явж байгаа. Хитэн толгойтой өхөр гарсан марсан гээл шал худлаа попрол босоо хөх Монголынхын тэндээ ингээл босоол явж байгаа. Окей. Энэ лицензийг Монгол улс төрчнөр булаагаад авсан. Ямар зорилгоор юм бэ гэх юм бол өөр этгээдлүү угаасаа мэдээч зарах. Энэ ерөөхдөө зүгээр цаана байгаа баячуудын тоглоом. Нэг компаниасаа заллаад өөр компани руу зарчия гэд. За тэгээ хаан ресурс юу юм бэ гэх юм бол Монголын засгийн газар шүүхт өгсөн. Олон улсын шүүхт өгсөн. Манай засгийн газар унсан. Тэгээ манай засгийн газар нөхөн төлбөр өгсөн. Бас тэр хохирол дээр нэмээд хүү алдан тооцсараад манай Монгол улс тэрчтэй бараг 100 сая төгрөгийн ял авсан эцсийн тэр компанитай 70 сая доллар дээр эвлэрээд дууссан. За энэ тоглоомын тооцоо хэн төлсөн бэ гэх юм бол та нар төлсөн, би төлсөн байхгүй. За өөр стандарт банкыг санаж гинөө. Тэ Гокийн хувьцааг барьцаалаад Монголын нэг олигарх улс төрчнөртэй ингээ хамтраад тэ төрийн өмчт компани 51% барьцаан тавиад 100 хэдэн сая долларын зээл аваад дампуураа явсан. Энэ үрийг хэн төлсөн бэ? Та нар төлсөн, бид нар төлсөн. За тийм учраас энэ баялагын эзэн 66% газар доор байгаа бла 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 битгийгдэг заяа. За энийг би яагаад ярьж байна гэх юм бол те энэс болж ерөөхдөө Монгол худлаа юм байна. Монгол хууль нь бүтэхгүй юм байна. Монгол улс төрчнөр ингээд олигарх хулгайч нартай бүлэглээд явчих юм байна. Монгол улс хөрөнгө оолт хийх нь амар аюултай юм байна гэд ерөөхдөө гадны хөрөнгө оологч нар заяа. Томоохон улс төрчнөртэй төрийн өмчт одоо Хятад компани, Сингапур компани, Австрали компанитай хамтарч ерөөхдөө орохгүй юм бол дангаараа хөрөнгө оолт хийхэ болцсон. Яг гэх юм бол монголчууд бид нар манай улс төрчнөр тэр дангаараа ганцаараа орж ирсэн хөрөнгө оологч бид нар ингээд тултал нь хулгаалцаар агаад мэрэж шулаад
ясараад чүмгийн сороод шорон дотор хийгээд тэ нүцгэлээд доромжлоод ингээ хөөгөө явуулд болохоор Монгол руу гадны хөрөнгө олд тэ нэг хэсэгтээ бүр зогсон байдал орсон. Одоо ингээ багаараа дээшилж байгаа. Гэхдээ нэг 100 сая доллартай гадаад хүн ороод ирэх юм бол манай улс төрч юу их юм бэ гэх юм бол шууд тэр хүнийг тэ тултлан шоронд хийгээд хулгай хийх гэж үзнэ. За. Тэгээ би өмнө бас хэлчихсэн. Манай Монгол улсыг Африк руу зөөчих юм бол Африк орноосоо бараг ялгаагүй болно. Окей. За, дахиад хэлье. Улс төрч нарын тоглоомд бити хуурдаг. За, одоо Европ руу шилжиж. Яагаад гэх юм бол бид нар бас Европт одоо юу харж байна гэх юм бол ийм заваан тоглоомуудыг харж байгаа. Keir Starmer сайхан твитийг гаргасан. Өнгөрсөн 7 хоног манай Англи улс Орос дээр санкц тавьсан. Томоохон нефт компани буюу одоо нефт тээвэрлэдэг усан онгоц дээр. За, энэ санкц ямар санкц байсан бэ гэх юм бол Оросын газ нефтийг зөөж байгаа усан онгоцыг даатгалын хориг тавьсан. Юу юм бэ гэх юм бол тэр усан онгоцны даатгалыг Англи компани хийж болохгүй. Тэгээд даатгалгүй юм бол Англи Европын далаагаараа ингээд тээвэрлж гих мэд чинь болохгүй. Яагаад гэх юм бол тэр нефт газ нь ингээд асгарч юм бол дэлбэрч юм бол даатгалын тэр нөхөн төлбөр хийх даатгал байх хэрэгтэй байхгүй. Яагаад гэх юм бол эрсдэлтэй зүгээр ингээд газыг тээвэрлж байгаа усан онгоц юу гэж ойлгох хэрэгтэй юм бэ гэх юм бол зүгээр нэг тесрэх бөмбөг байхгүй. Тэ. За. Сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол дэлхийн далайн тээврийн даатгалын зах зээлийг ямар улс баг дангаараа монополдсон байгаа юм бэ гэх юм бол Англи улсын компаниуд Lloyds гэх мэтчлэн. Дахиад хэлье. Англи улсын далайн тээврийн даатгалын компани тэ дэлхийн тэр даатгалын зах зээлийг бараг монополдсон байгаа. Keir Starmer одоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол тэр Английн даатгалын компаниудыг хохироож байгаа. Зах зээлээс Англи улсын компанийг хүчээр тэр том даатгалын зах зээлээс хөгөө гаргаж байгаа. Тэгээ улс төрч ингэ шаудж ин заяа. Хартаа би Оросын эсрэг юм арга хэмжээ авч шít. Тэгээ Оросын усан онгоц одоо зүгээр Сингапур даатгал авчин, Хятадын даатгал авчин. Өөр улс орны даатгал зүгээр худалдаа авчин заяа. Тэгээ энэ усан онгоц угаасаа явчин. Keir Starmer зүгээр попперж байгаа. Манай Монгол улсын улс төрч нартай ямар ч ялгаагүй. За. Франц улс. Энийг харт. Voilà, qu'on va suivre évidemment en direct. Roger, donc. Зургт дээр удахгүй ярилцсан өгөх юм байна. Үнтэй цаг зүүцсэн. Тийм учраас одоо энэ цагийг тайлаад сайхан жүжиг тоглоно. Монголоор бас дүүрэн заяа. La motion de censure de la France insoumise, il manquait 10. За тэгээ энэ хүн юу ярьдаг юм бэ гэх юм бол баяжуудаас илүү их татвар авах хэрэгтэй гэд худлаа шаадаг гал. Окей. Энэ баян хүмүүс энэ том корпорациуд манай Франц улсыг мөлчж байгаа, дуусгаж байгаа. Тэдний шунал нь хязгааргүй, тийм учраас татварыг өндөрсөхдөө ярьдаг хүн заяа. Тэгээ яагаад өөрөө ийм үнэтэй цагтай юм бэ? 18 voix, Marie Chantrel. Louis Boyer, Одоо энэ хулгайч ингээд цаггүй гин заяа. député de la France Insoumise, Louis Boyard. Parce que dans le même temps, il y a des gens qui regardent ça de haut en souriant. C'est les ultra-riches. Асар баян хүмүүс манай ард түмлөө хараад зүгээр ингээд доромжлоод энийг явж байгаа штэ. Жүжигчин. За Францын хамгийн том жүжигчин. Энийг хараа Vacheron Constantin гэсэн цагтай. Дараагийн зураг дээр тэр цаг нар болцсон. Яагаад? Попра явдаг улс төрч. Il y a des blocages, Ширэнд ор юу хийж байгаа юм бэ? levés quand il y a des Макрон ширэнд ор юу хийж байгаа юм бэ? Навшмын. Юу хийгээд байгаа юм бэ? Pourquoi j'ai demandé au gouvernement d'essayer au maximum de négocier Одоо et ensuite de одоо юу хийж réquisitionner байгаа? ce que nous Цагчаа avons хайцсан fait бэ өгшөн. sur les ordures Zelensky ménagères, par дөгцөн. exemple, dans certaines grandes villes. Францыг сүрүүлж байгаа хүмүүс эднэр шүү заяа. Эднэр шүү. Ард түмэн зүгээр тоохгүй байгаа, мэдрэхгүй байгаа сохор тэнэг болцсон байгаа байхгүй. Окей. За, тэг ингээ Макрон ингээ дуусна үгүй. Макроны дуракууд одоо ямар хууль санаачсан бэ гэх юм бол Франц иргэн дэлхийд даяар татвар төлөх ёстой. Одоогийн байдлаараа Европын холбооны иргэн заяа.
Европын нэг орон дотор оршин сууж байгаа юм бол тэр оршин сууж байгаа улс дотор татвар төлөх ёстой. Тэгээ болоо. Би өөрөө Герман паспорттай. Гэхдээ би жилийн 360 хоног Монголд амьдарч байгаа болохоор би Монголын оршин суугч болохоор би Монгол улсын татварын субъект. Тийм учраас би орлого гих мэт шин бүх татвараа Монгол төлж байгаа. Би Германд ямар ч татвар төлөх хэрэггүй. Яг гэх юм бол төрийн үйлчлэгээ авахгүй байгаа, замаар явахгүй, нийтийн тээвэр, эрүүл мэндийн даатгал бла 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 юу ч авахгүй байгаа учраас Германы засгийн газар надаас татвар авах эрхгүй. Макрон юу хийх гэж үзсэн бэ гэх юм бол та хэд зүгээр Францын иргэншилтэй Монголд ажил хийж байгаа юм бол тэрнээсээ бас татвар авах гэж байгаа байхгүй. Тэгээ ашгүйдээ фейлдсэн. За. Дөнгөж сайхан юу болсон бэ гэх юм бол Голландын засгийн газар Хятадын чип үйлдвэрлэгч компанийг булаагаад авсан. За одоо юу болж байна гэх юм бол Германы Volkswagen корпорац дээр томоохон криз болж байгаа. Өмнөх контентуудаар бас ярьсан. Crisis at Volkswagen. Одоо тэнд байгаа ажилтнууд бүтэн цагаар ажиллахгүй, тал цагаар ажиллана, тал цалингаа авна, тэдний орлого буурна. Тэгээ удахгүй Volkswagen угаасаа дампуурхаар юм байна. Яагаад би нэг хэлж байгаа юм бэ гэх юм бол Германы номер 1 хэвлэл мэдээлэл бас юу ярьж байна гэх юм бол Volkswagen geht das Geld aus. Volkswagen корпорацийн кэш дуусч байна. Ирэх жилийн төсөвд Volkswagen корпорац 11 тэрбум евро дутж байгаа. Яагаад тийм юм бол яагаад гэх юм бол өртөг өндөр. Яагаад гэх юм бол Германы эдийн засаг муу. Яагаад гэх юм бол Герман ард түмшин машин авах чадваргүй болж эхэлж байгаа. Хятадын зах зээл дотор ингээд Annalena Baerbock гэх мэтчнэн Friedrich Merz бахан дуракууд хэддуутай тэрэгтэй явсаар байгаа. За тэгээд нэмээд заяа. Европын холбоо бензин, дизель мотор дээр асар том татвар тавиад тэгээ 2030 онд ерөөхдөө Германы автомашины үйлдвэрлэгч заяа бензин, дизель мотортой машиныг үйлдвэрлэх хориотой. Яг гэх юм бол байгаль орчноо аврахын тулд. За тэгээ германчууд юугаар алдартай юм бэ гэх юм бол маш сайн төрлийн бензин, дизелийн мотор үйлдвэрлэдэг байхгүй. Тэргээ зүгээр хайчиж байгаа. За тэгээд Германд амжилттай Tesla шиг цахилгаан автомашин үйлдвэрлэдэг компани байхгүй, софтвер хийж чаддгүй. За тэгээд ерөнхийдөө Германы улс төрчнөр, Европын улс төрчнөр хуулийн орчноороо Германы хамгийн амжилттай компаниудыг алж байгаа. Окей. Дахиад хэлье заяа. Германчууд юу хамгийн сайнаар үйлдвэрлэж чаддаг юм бэ гэх юм бол тэр бензин, дизель гэх мэт мотортой машиныг үйлдвэрлэж чадж байгаа. За Ursula von der Leyen, Angela Merkel, Friedrich Merz Германы улс төрчнөр ерөөхдөө Европ дотор хамгийн өндөр нөлөөтэй ямар хууль санаачлаад баталсан бэ гэх юм бол германчуудын хамгийн сайн хийж чаддаг юмыг хориглосон. Одоо германчууд юу хийж чаддаг юм бэ гэх юм бол цахилгаан машин хийж чаддаг софтвер дээр мөн. Тэгээ энэ зах зээлийг хэнд алдчихж байгаа юм бэ гэх юм бол хятадуудад алдчихж байгаа. Зохиомлороо. За тэгээд нэмээд эрчим хүчний өвтөг гэх мэт чи би таатай ерөөсөө ярих хэрэггүй. За одоо Оросоос газ нефт худалдаж авах болиё гэж байгаа. Тэгээ Европын холбоо одоо бүр газ нефт экспортлдог компани. Одоо Герман руу, Голланд руу, Франц руу газ нефт экспортлдог компани. Одоо Сауди Арабын компани, Катарын компани ямар шаардлага тавьж байгаа юм бэ гэх юм бол гендерийн bullshit тавьж байгаа, байгаль орчинд ээлтэй олборлолт хийх ёстой гэд новшим тавьж байгаа. Тэгээд Катар, Америк Европт газ нефтээ нийлүүлмээр байгаа. Гэхдээ юу хэлж байгаа юм бэ гэх юм бол та хэдийн энэ хууль болохгүй. Энэ хууль хүчнэтэй байх юм бол бид нар та нар руу газ нефтийг нийлүүлэхгүй. Яг гэх юм бол та нар өөрөө худалдаж авсан нефт ханган нийлүүлж байгаа компанийг биднийг та нар шүүхт өгөх юм байна. За ингэ дуусна уу? Европын холбоо газрын хавар элемент сорнц гэх мэт шин үйлдвэрлэхийн тулд технологи үйлдвэрлэхийн тулд семикондуктор үйлдвэрлэхийн тулд чип үйлдвэрлэхийн тулд хөрөгч зэвсэг дэлгэгц технологи гар утас бүх юм үйлдвэрлэхийн тулд үйлдвэрлэгч орнуудад юу хэрэгтэй бэ гэх юм бол газрын хавар элемент хэрэгтэй. Тэгээ энэ Европын холбоо газрын хавар элемент хаанаас авдаг юм бэ гэх юм бол 46%-ийг Хятадаас судалдаж авдаг, 28%-ийг Оросоос судалдаж авдаг. Сүүлийн үед хинтээ маргалдаад муудалцаад эхэлж байгаа юм бэ. Зурагтаараа одоо өдөр шөнөгүй хиний төлөө, юуны төлөө попперж явж байгаа юм бэ улс төрчнөр.
Хятадуудыг гомдоож байгаа. Оросуудтай удахгүй дайн хийх гэж байгаа. Тэгээ энэ ерөөсөө дуустдаггүй. За Их Британий дуракуудыг сонсцгоо Европын холбооны гишүүн биш. Гэхдээ ер нь бол адилхан үеийн улс төрчин чинь яг ижил хэмжээндээ мэдрэл мод сонсцгоо. But we have to step up further and we will. Бид нар илүү их юм хийх ёстой. Бид нар бас тэгнэ. Мэдээж Зеленский Украины тухай. At the Hague Summit, 32 nations, all the allies of NATO, made a promise to one another that we would spend 5% of GDP. Дэн хаахын чуулган дээр 30 хэдэн түншүүд ямар амлалт өгсөн бэ гэх юм бол бүгдээрээ нийтдээ дотоодын нийт бүтээгдэхүүн 5%-ийг НАТО-гийн төсөл зэвсэг худалдаж авна. Хинээс худалдаж авах юм бэ гэх юм бол Америкчуудаас худалдаж авна. Дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн 5%-ийг Америкчууд буюу зэвсгийн компани руу шилжүүлнэ гинэ. Уул дөрвүүд нь дампуурж байгаа цэглан станцууд нь хаагдаж байгаа. Эмэгтэйчүүд огтуд нь муслим хүмүүсээр хүчндүүлэгдэж байгаа. Хэрнээ эднэр одоо мөнгө тэр байхгүй мөнгө зээлэх ёстой мөнгийг хаашаа шилжүүлж байгаа юм бэ гэх юм бол зэвсэглөө шилжүүлж байгаа. On core defence and national security by 2035. 2035 он хүртэл ерөөдөө эдийн засаг бүр Америкчуудын төлөө золиослох ёстой. And if anybody looks at those figures and thinks deterrence is costly, take a look at war. Тэгээ та хин нэгэн энэ амар өндөр өртөгтэй гэж хэлэх юм бол тэр дайныг харалтаа. Тэгээ биднээс Оросууд айх ёстой, Хятадууд айх ёстой. All the UK government has so far committed 21.8 billion pounds in support of Ukraine. Тэгээ одоогийн байдлаар манай Их Британи 22 тэрбум фунт Украины засгийн газарт амласан байгаа өгсөн байгаа. Энэ мөнгө байхгүй заяа. Зээлээд авсан. Одоо ерөөхдөө And rising. Тэгээ өсөж байгаа гинэ. Тэр 22 тэрбум British pound дээр зогсоогүй. A significant sum. Асар том дүн. Энэ дээр би бол санал нийлж байна. Асар том дүн. Тэгээ магадгүй хил дээрээ зарцуулсан дээр юм байна. Эмэгтэйчүүд дээрээ зарцуулсан дээр байна. Боловсролын салбар гих мэд юм дээрээ зарцуулсан дээр байна. Гэхдээ Зеленскийд өгнөө би яг сайн мэдэхгүй байна. Халзан өгшөө чи удахгүй алуулах юм биш үү? But the biggest impact for Britain was being the estimated additional 90 billion pounds on the gas costs of this country. Тэгээ хамгийн том өртөг юу болж байгаа юм бэ гэх юм бол газыг одоо Америкчуудаас судалдаж авч байгаа. Арабаас судалдаж авч байгаа. Энэтхээс судалдаж авч байгаа, Туркээс судалдаж авч байгаа. Хамаагүй үнэтэй дүнгээр худалдаж авч байгаа. Тэгээ хэдэн паундаараа илүү үнэтэй авч байгаа юм бэ гэх юм бол 90 тэрбум фунтээр илүү үнээр авч байгаа. Төсөө энэ тоогийг шингээгээд үзтээ 90 тэрбум Great British Pound-аараа худалдаж авч байгаа. Өмнө 90 тэрбумаар хямдхан байсан. Одоо 90 тэрбумаар үнэтэй. Тэгээд хогчин нэм биш үү те. Одоо энэ алдааг хэн лүү чихэх юм бэ? Та нар хэн лүү чихэх вэ? Because of Russian aggression. Энэ Оросуудын алдаа. За Их Британи өөрийнхөө эрчим хүчнийхаа салбар, үйлдвэрлэл, банк, санхүү бүх юма дотоодын аюулгүй байдал эмэгтэйчүүдийг бүгдийг ингэж золиосож байгаа заяа. Зүгээр ийм трендээр дахиад 5 жил явах юм бол заяа. Европ баг Африк шиг болох юм биш үү? За одоо дахиад нэг Франц бас нэг халдсан. Тэгээд ингээд насаараа улс төрөөр явсан даргын цүнх зөөгөө явдаг, гутлын уулын долоодаг, бүксийг арчдаг, дэлхийн юу ч мэддэггүй, ямар ч ухамсаргүй, ном уншдаггүй, тэг өндөр төвшний улс төрч гарч ирэхгүй штэ. Баахан цүнх баригч гараад ирэх байхгүй юу? Тэгээд Европын тэр улс төрийн систем одоо 70 жил болж байна. Тэгээд 70 жилийн дараа ийм мэдрэл муутай хогнууд гарч байгаа байхгүй юу? Үндсэн хуулиа мэдэхгүй, хуйлаач мэдэхгүй. Гаргасан шийдвэрийн үр дүнгээ ингээд төсөөлж чаддгүй. En effet, nous allons, dans les prochaines semaines,
donner à l'Ukraine les moyens de se défendre pendant au moins 3 ans. Хэдхэн 7 хоногийн дараа бид нэр Украинд өөрийнхөө хамгаалахын тулд дахиад өөрийнхөө дахиад 3 жил хамгаалахын тулд мөнгө өгнө. Мөнгө зээлнэ. Төсөөлөө үзье бид банкнд ажиллаж байгаа хүмүүс та хэдийн дунд бас байгаа хаа. Төсөөлөө үзчих заяа. Та хэд албаар заяа. Эргүүлэн төлөгдөхгүй зээл гаргачих юм бол та ажлын байр алдна. Нөхөн төлбөр яана томоохон зээл гаргах юм бол эрүүгийн хэрэг үүсч магадгүй та хэд бид нар тиймэрхүү зээл гаргах юм бол хэдүүлээ шоронд ор. Окей. Яагаад вэ гэх юм бол бид нар хуулийн доор амьдрах, орших ёстой субъект иргэн оршин суугч болохоор. Окей. Бид нар албаар чанаргүй хизээч иргэн төлөгдөхгүй зээл гаргах юм бол хэдүүлээ шоронд ор. За энэ хүн юу хийж байгаа юм бэ гэх юм бол 200 гаруй тэрбум бид нар 100 сая 200 сая 300 сая төгрөгийн зээлтэр итгэж байхгүй. $100,000 ч биш. $100,000 биш. Сая долларч биш. Тэрбум долларч биш. Ярихгүй энэ заяа. Энэ хүн 200 гаруй тэрбум еврогийн зээл ярьж байгаа. Украинд өгөх. Хизээч эргүүлэн төлөгдөхгүй. Хэний мөнгө юм бэ гэх юм бол Европын татвар төлөгч иргэдийн мөнгийг хизээч эргүүлээ төлөгдөхгүй юм зээл өгөх гээд байна. Шоронд орохгүй энэ хулгайч. Шоронд орохгүй. C'est un prêt que la Commission européenne va consentir à l'Ukraine et qui sera remboursé le moment venu grâce aux réparations que la Russie. За. Тэгээ энэ зээлийг хэн эргүүлэн төлөх юм бэ гэх юм бол Оросууд дайн ялагдсныхаа дараа Оросууд энэ зээлийг эргүүлэн төлнө. Европ ялагдана, Украин ялагдана энэ зээл байхгүй болно. Олон улсын арбитрийн шүүхтэр заяа. Оросууд ялна. Яг вэ гэх юм бол төв банкны мөнгийг барьцаалж болохгүй. Зээлдүүлж болохгүй. Дамжуулан өгч болохгүй. Зарцуулж болохгүй, хурааж болохгүй. Энэ хуулийг зүгээр энэ бүр easy шүүх хурал. Эдгээр бүгдээ мэдж байгаа. Гэхдээ юм хийж байгаа. Гэж жүжиглэж байгаа. Тэгээ би дахиад хэлье. За. Монгол улс төрч байна уу? Франц, Англи, Герман ямар ч ялгаагүй заяа. Зургтын хурдан юм ярина. Ер нь бол чихээ ингээд чихэн дотор нэг фильтр асаачих заяа. Эсвэл нэг ямар фильтр юм бэ гэх юм бол бүдүүлгээр хэлэхэд шаадаг гарын фильтр асаачих заяа. Яагаад вэ гэх юм бол эднэрт үргэлж зогсоо зайгүй эднэр өөр юм хийж чаддаг байхгүй. Окей. За. Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс анхаараарай. Ich komme nach Deutschland. За, Берлин хотод 11 сарын 1-нд 12 цагаас анхан шатны хөрөнгө ололтын сургалт болно. За, тэр сургалт хэдээс эхлэх юм бэ гэх юм бол 12 цагаас эхэлнэ. Хэзээ дуусах юм бэ гэх юм бол 4:30. Дундураа бас завсарлага мэдээж байгаа. Энэ сургалтнаар би та хэд юу заах юм бэ гэх юм бол миний хамгийн амжилттай хөрөнгө оруулагчаас та хэд ер нь юу хийх ёстой юм бэ? Тэр хөрөнгө оруулагч шиг адилхан амжилт нүрэхийн тулд. За тэрийг ярьсныхаа дараа хэдүүлээ юу ярих юм бэ гэх юм бол мэдээж хамгийн муу хөрөнгө оруулагчийн бас жишээ авна. За тэр хүний алдаа хэрхэн давтахгүй байх вэ? За тэгээд дундуур завсарлана. Тэр завсарлагын дундуур надаас хүссэн юм асууж болно. Бас надаас ном худалдаж авч болно. Тэгээд дараа нь юу сурах юм бэ гэх юм бол энэ Монгол үрлэн зантай хэрхэн тэмцэж ерөөхдөө хоримтлал үүсгдэг болох вэ? Хамгийн сүүлийн хэсэг тэгээ үл хөдлөхийн хөрөнгө олт. За амжилттай зөв байршил ирээдүйдээ үндсэн хадгалж чаддаг өсдөг үл хөдлөхийг яаж таньж авах мэдэх сонгох вэ? За тэгээд энэ сургалт дахиад хэлье 11 сарын 1-нд 12 цагаас эхэлнэ. 50 хүний суудалтай учраас гэлс бүртгүүлээрэ. За тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл бүртгүүлэх линк энэ видеоны доор байгаа шүү. За зин вонсон байли.